За аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр тухайн орон нутгийн байгаль цаг уурын онцлог цэргийн албанд татах цэргийн насны иргэдийн тоо зэргийг харгалзан энэ онд дүүцүүлэх албанд элсүүлэх иргэдийн тооны дээд хязгаарыг засгийн газраас тогтоогоод байна. За энэ жил цэргийн дүүцүүлэх албанд нийслэлээс 54 хүн байхаар тоог нь тогтоосон байна. За 2014 онд 74 байсан бол өнгөрсөн онд 48 хүн байсан гэж үзвэл за энэ жил хэдэн хүнээр ахиу байна. 3 үндэслэл байдаг. Сүм хийдэд савлан сууж байгаа. За шашны шүлэг ёс зүйн шалтгаанаар гэсэн ер нь бол энэ нь бол нийслэл Улаанбаатар хадгаалагдсан бас аюулгүй яг ийм зөвгөр бол манай хотоос авна. За хэлийн болон хэл орчмын туслах хүчин гэдгээ бол орон нутагт авдаг учраас бас бид нэр энийг аль болохоор цэрэг залуучуудыг энэ лүү оруулахгүйгээр цэргийн алба хаахтай төрлөө явуулах нь бол бас нийслэлийн энэ захиргааны байгууллагын бас нэг чиглэл юм уу гэж ингэж бодож бид нар ажилладаг. Ягаад гэхээр өнөөдөр энэ лүү хэдий ч нэ хүмүүс тэмүүлнэ. Төдий ч нэ цэргийн алба гэдэг юм уу энэ төрийн албанд авах тэр юунаас бол бас бултах гэдэг юм уу сонирхол нэгсэх учраас бид бас энэ талын юмыг бол арай оруулсан. Мөн засгийн газрын хуралдаанаар цэргийн дүүцүүлэх албыг 2013 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах эртний төлөх төлбөрийн хэмжээг 3,726,786 төгрөг байхаар тогтоолоо. Өнгөрсөн онд дүүцүүлэх албаны мөнгөн төлбөрт 469 сая төгрөг орсон байна. За энэ мөнгөн төлбөрийн 50% төсөвт үлдсэн орон нутаг дүүрэгт шилждэг юм байна. За манайхан ингэж бас боддог л да 3.7 сая төгрөг бол гарчжээ. Энэ 3.7 сая төгрөгийг төлөх юм а гэж гүү юм тийм ээ. Тэр иргэн энэ юу гэдгийг 18-аас 25 наснд бол 8 удаа зэрэгтлэгээр орох ёстой. За 8 удаагийн хэдэнгээр нь орсон ямар шалтгаантай байсан гэж тооцоод тухайн жилийнхэн төлбөрийг л төлдөг. Энэ юу гэхээр жишээ нь өнөөдөр ихтэй сургууль бол нэг 4-5 жил сурж байгаа. Энэ бол автоматар тухайн төлбөрөөс хасагдана гэсэн үг. Тэгээд зэрэгтлэгээр тухайн үед нь ороод яваад ингээ хасагдж байсан бол тухайн үед төлөөд хамгийн эцсийн буюу 14% төлөх жишээтэй ийм үйл явагдаж байгаа. Тэгээ манай иргэд болохоор бол ерөөсөө энэ 3.7 сая төгрөгийг бид нэр бүтэн төлөх юм аа гэж бодоод байдаг. Бид нар ямар нөхцлөөр ямар энэ төлөхийг бол тухайн дүүргийн цэргийн штаб дээр бол аргачлал байж байгаа. Тийм учраас энэ аргачлалыг хараад та бүхэн үзэж болно. За өнгөрсөн онд цэргийн насны залуусаар дүүцүүлэх алба хаалган анхан шатны бэлтгэл эзэмшүүлсний зэрэгцээ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан экологийн сүрлээс сэрэмжлэн хамгаалах, мөн ойжуулах, цөлжилттэй тэмцэх, байгалийн нөхөн сэргээх, түүнчлэн байгалийн гамшиг ослын хор уршгийг арилгах, хүн малын гоц халдвартай өвчнөд тэмцэх, өөрчлөсөн сэргийлэх, аймаг орон нутгийн бүтээн байгуулалтын ажилд татан оролцуулж 250 сая төгрөгийн ажил үргийг гүйцэтгүүлсэн байна.